Бүлэг 5. Маа бит хоёр хонхны дунаар халуу нээхэд шуданч пад өглөөний мэд мэдээд би танарт бөөн зохицол авчирлаа. Танаад ирэх гэж толгой өд өсөхдөө золтой ойл нуруугаа гимтээсэнгүй гэсээр орж ирв. Шуданч пад манай гэр бүлийн хуучны найз. Түүний хүл ядарч цуцсан үед эзэн машиндаа суулгаж шудан тараахад зөнгөө удаа тусаж байсан. Энэ хорооны бүх суугчдыг тэр мэднэ. Эндхийн олон зүйлсийн талаар бид түүнээс лавлаж хэрэгтэй мэдээлэл авдаг байсан. Түүний өмдний шумгны үнэр надад их танил. Түүний үнэрээр шуданч говт хэдээс ирсэн. Эсвэл тэнгисийн иргэдэх жанжингүйсийн шугуугаар дайрч ирсэн эсхийг би тодорхойлж чаддаг байсан. Түүнээс гадна оройн сэрүүнд шудан тараах үеэр тэр дотроо халаахын тулд жоохон өмсчихсэн тохиолдолд би шууд мэдэрдэг байлаа. Загтлыг маа хүлээн авч гэрийн эзэн унших үеэр би туслахаар орон дээр гарч дэрэгдэн суудаг байв. Энэ удаа маш олон загтал ирсэн байлаа. Япон, Энэтхэг, Герман дахь найзуудаас нь мөн дублинээс нэг загтал байв. Дугтуух задлах дуу гарч эзэн хуудас цаас суулан гаргаж хараад Ирландийн татврын алба Английнхаас ялгарх юм алгаа гэж халаглав. Декларац бүглэх энэхүү шаардлага бол цэвэр дээрэм ийм байх тохиолдолд Ирландд үлдэж энд амьдрах боломж хаагдаж байгаа юм гэлээ. Түүний царай барааж нэг хэсэг бодолд автав. Маа ирж орны ирмэг дээр суулаа. Лютик шатаар өгсөн гүйж орж ирв. Өнөөдрийн шуудангаар ямар мэдээ ирсэн түүнд сонирн байв. Энэ намайг гайхшруулж байна гэд яагаад бид мэтийн хүмүүсийг энэ улсад 50 амьдралахын оронд Ирландийн татврын албаны байцаагч нар санаанд багтамгүй өндөр татвар ногдуулж энэ орныг орхихоо сүр аргагүй болгодог билээ. Бид энд хангалттай удаан амьдарч байна. Энэ татврын албаны хүмүүс хизээж сэтгэл ханамжтай байдаггүй. Тэд үргэлж хувьдаа цусан билүү олж хүртгийг санаархна. Ном бүтээгч бид дэндүү өндөр татврын дарамтаас болж хамгийн хүнд нөхцөлд орж хилмигдэн хохирч байна гэв. Би санал нэг буугаа илэрхийлээ түүний хөлийг дэрлэн хэвтэв. Тэр уул нь Ирландийн иргэн болохыг хүсэж байсан. Ирландчуудад тэр хайртай. Харин Ирландийн татврын байцаагчдын тухайд тэр сэтгэл дундуур байдгаа. Эзний бодлоор тэд хүний үнэргүй эрүүл ухаан сохорч гүйцэн хүмүүсээ. Эзэн тонгоож миний жихийг имрээд хэрэг мургүй байсан бол би чамайг хэлж байна Фиби. Би Танжер юм уу, Голланд эсвэл биднийг илүү илгэсгээр хүлээн авах аль нэг газар руу шилжиж болох байсан. Гэвч чи манай хөгшин муур бидний амьдралд нэгэнд холбогдсон болохоор чамд авилваа хүндрэл учруулах бодод надад алгаа. Бурхан минь юу ярина вэ гэж би дуулдав. Одоо надад юугч тесвэрлэх чадвар байгаа. Тэр бүхэл чамаас би арай илүү дээр төвчж чаднаа. Зүрх минь хэвэн байгаа шүү дээ. Мэдээж Фиби. Тэр нүр толгойг минь нилээд чиний зүрх хэрүүл. Ер нь чи хамгийн сайн эмээ муур гэлээ. Магадгүй бид энэ бүхнийг хамт даван дуулж гарахын тулд хизээж салахгүй цугтай байх визээ гэж би хариулв. Бүх юм бидний хүслээр болно гэж найдаж байна. Тэр өдрийг үлдсэн хагасыг нь бид нэг л сэтгэл тавгүй өнгөрүүлсэн. Татврын байцаагчид бүхнийг биднээс булааж авахыг зорж байгаа бол цаашид Ирланд оронд хэрхэн амьдрах болж байна вэ? Мөн үүнээс гадна хэвлийнхэн гэж хүмүүс байна. Хэвлийн агентууд биднийг мөшгөн манай гэрийн хажуугаар эргэлдэж дурангаар харж элдв зөрчил хайж мөшгөн дарамтлагдаг. Хэвлэлд эзний тухай үнээс хол мэдээлэл тавигдаж байсан. Түүнээс гадна байдлыг үнээр нь мэдээлэх боломж түүнд олгодоггүй. Эзний бодлоор сэтгүүлчид дэлхий дээр баггүй гайж тарж явдаг хүмүүсээ. Эзэн энэ тухай өмнө нь ярьж байсан болохоор би үүнийг мэддэгэ. Мисгүй энэ талаар мөн батлан ярьж байхыг би сонсож байлаа. Хадагтай оперэдинд очиж Брэд Кемпл руу уцаар ярих хэрэгтэй байна гэж маа хэллээ. Арын хаалганы цоожийг хэн нэгэн эвдсэн байхыг олж харлаа. Түүнийг засах хэрэгтэй байна гэж тэр нэмж хэлв. Энэ Ливерпулээс жуулчиж ирсэн хүмүүсийн хийсэн ажил байх гэж эзэн хэллээ.
Брэдийн эцгийг байх үед тэдний цэцэрлэгийн өмнө хэсэгт байсан лагрыг жуулчид эвдэлж босносон тухай нэг хэсэгтээ ярьж байсан. Маг гарч явсны дараа Миско намайг галтгоонд дуудлаа. Шатаар доош уруудаад би Миско дээр явж орсон. Бид нарт гайхалтай өдийн хоол битсэн талаар тэр хэлсэн. Мөн биднийг энэ удаа цагаасаа эрт хооллохыг тэр Лютикээс хүссэн гэлээ. Дараа нь доош орж цэцгсийг хэрхэн ургаж буйг үзмээр байна гэв. Тэр нэг хэсэг эргэлдээд бодоод эцэст нь зөв шийдвэр гаргасан нь байв. Алив гизээ татдаа би гизээ татаж хизээний чаддаг байсан. Би хооллох дуртай хүч тамирыг сэлбэх ганц арга бол хоол хүнс гэж би боддог. Одоо миний жин 7 фут. Би өмнө хизээч байгаагүй хөнгөн шингэн ирүүлэр өөрийгөө мэдэрч байгаа. Түүнээс гадна миний альваг баримжаалах чадвар сайжирсан. Энэ талаар эзэн надад зөвлөс сургадаг юм. Пипи, чи тэнэгхэн настай эмээ болж дээ гэж нэг удаа эзэн хэлсэн. Тийм үү? Яагаад билээ эзэн минь гэж би асуусан юм. За яах вэ? Чи бол хараагүй. Гэвч Австралид бол чи хараагүй биш ээ. Тийм болохоор амрах үедээ яагаад Австралид аялж орь тойрны юмс хэрхэн хувирдсныг яагаад зарцуулж болохгүй гэж. Өөрийн гэр орон түүний орчин тойрныг яагаад харж болохгүй гэж. Мөр та нар байглаас заяасан оюун ухааныхаа тал хувийг ч ашиглахгүй байгаа шүү дээ гэлээ. Энэ тухай бодох тусам илүү ухаарч эцэст нь би унтаж амрах үедээ Австралид аялах зуршлыг өөртөө бий болгож чадсан юм аа. Одоо би эдэмсийн байрлалыг дээрээс харж тогтоож авсан. Аливаа зүйлийг мөргөж гэмтэх эрсдэл надад одоо байхгүй. Брэд ирлээ гэж маа мэдээлв. Хөө бид хоёр баяртай байсан. Яагаад гэвэл бид цэцэрлэгт орж тоглох боломж гарлаа гэсэн. Брэд Кэмпбелл зочлон ирэх бүрд эзэн түүнтэй хамт доош уруудан цэцэрлэгт очиж уучлах зөөр ажлаа үргэлжлүүлдэг юм аа. Бид хаалганы хажууд яран Миско эзний дэрэгдүр гарахтаа түнд тоник гуйгаа матахгүй байхыг сануулсан юм аа. Уухгүй бол явдал гүйцэхгүй хоцроод байдаг шүү гэхэд эзэн би хоцордог болж байна уу гэд үгүй байлгүй дээ. Хэрэг хүсвэл чамаагч гүйцэж чадна шүү гэлээ. Эхлээд энэ байшингийн төлөвлөлт намайг гайхшруулсан. Анх явж ороход шууд 2 дугаар давхарт гарсан байх болно. 1 дугаар давхар замын түвшнээс доор байрлана. Миско надад харж байна уу? Манай байр хадны оройд шууны үр шиг тэгнэж байрлсан. Хадан хисаа замын доор харагдана. Тэнд бас хүмүүс усруусгт давцсан байгаа. Өмнө нь энэ байшин 2 өрөөтэй байсан. Би энд нүүж орсны дараа нийлүүлж нэг том өрөө болгосон юм. Байшин болоо цэцэрлэгт өрөөнүүд хангалттай байгаа. Байшны 2 хажууд тус бүр цэцэрлэгтэй. Өмнө нь дээд давхрын оршин суугчид баруун талын цэцэрлэгийг эзэмшдэг. Доод давхрын хүмүүс зүүн талынхныг өмчилдөг байсан. Одоо бидний мэдэлд 2 цэцэрлэг хоёрлаа байгаа. Тэнд намхан мөчир гişүүдтэй мод бод хангалттай. Гэвч манай гэрийнхэн намайг ганцаарнгийн тийш зөвлүүлдэггүй. Тэд намайг хат юм уу модноос унаж бэртгээс сэргэмжилдэг юм аа. Уул нь бол би унаж осолдохгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гэвч хүмүүс миний төлөө санаа зовх нь надад таатай байдаг. Лютик цэцэрлэгийн дунд наранд шарж суух дуртай. Мискогийн шоолж хэлснээр түүний шаргал толгой улам илүү шар болдог гин. Лютикийн хамт цэцэрлэгт очих бидэнд илүү таалагддаг. Учир нь тэр биднийг мартаж орхино. Харин бид ирэх дураараа оршныг шинжилж санснаа чөлөөтэй үлднэ. Нэг удаа би хадан давирч оройд нь гарахыг зорьсон юм. Намайг харсан Миско сандран эзнийг дуудаж тэр намайг унхаас өмнө буулгаж авсан юм аа. Цэцэрлэгт амрахад болгоомж хэрэгтэй. Түүнээс гадна ламгойг ботоо халсанд буулгахыг санаархах хэрэг дуртай хүмүүс өргөлж олдно. Цэцэрлэгийн хашааны дагуу машинууд зогсож лувсан лампаг хэрхэн яаж амьдардаг болохыг сонирхох гэсэн хүмүүс эргэн тойронд нь хөлхнөө. Нэгэн нартай өдөр манай цэцэрлэг цугларн найрлаж буй бүсгүүчүүдийг эзэн цонхоор харсан юм аа. Эзэн гарч ороод тэдний явахыг шаардахад тэд ихэд гомдолтой хоцорсон юм. Готагийн олон оршин суугч байгалийн үзэсгэлэнт газрын дагуу амьдардаг. Тэд мөн ийм асуудалтай байн тулгарна.
Авто хөсгөөр яваад жуулчид хүссэн газраа буудлаадсан гэхдээ хог новш тарж дураараа ашиглаж байгаль орчныг сүтгэх хэрэгтэй мэтээр өөрсдийгөө ойлгоно. Фифи дөнгөж сая эзэн маа хоёрын ярихыг сонслоо. Ингээд Марокко хаанд байдаг вэ гэж Миско асуулаа. Марокко юу? Миско, эн чин Танжер байхгүй юу? Тэр газар дундын тэнгисийн бүсэд байдаг юм. Намайг нэг удаа дипломат хатагтай тийш нь авч явж байсан. Би Танжерт амьдрах бодолтой байсан юм. Тэнд маш халуун, эргэн тойрон таагүй үнэртэй. Тэндхийн загсанд хүртэл дээрэмчид. Энэ хотыг би яаж мэдэхгүй байх вүлээ? Намайг Марсилаас тийш нь усан онгоцоор аваачсан. Далайн өвчнөөс сууж би бүх замын турш зовсон юм аа. Тэр үед би хараатай байсан. Муу ёрын дүртэй бохор хуучин хувцтай тэндхийн хүмүүс намайг ихээхэн айлгсан удаатай. Би Танжер явахгүй гэж их найдаж байсан. Миско бид бүх өдрийг унтаж өнгөрүүлсэн. Эзэн маа хоёр Дублин явсан. Лютик өөрийн унтлагын өрөөг цэвэрлэх ажилтай байлаа. Бид хоёр гадагш гарахыг зөвшөөрөөгүй. Ийм болохоор бид унтахын зэрэгцээ Австрал аялалд гарсан юм. Хүн байна уу, муур байна уу? Хэн нэгэн эм хүүстэй амьтны адил надад өөрийн гэсэн айдас байдгаа. Аль нэгэн онгоцны буудалд битүү бөхчим эвгүй үнээр ханхарсан хайрцаг дотор би сэрэх юм шиг төсөөлж айдастай амьдардаг байлаа. Мэдээж сэрээд би ойр торны хүмүүст ярилцахыг сонсож надад хүрлцэж намайг халамжлахыг мэдэрдэг байсан. Энэ бүхэн нэгэн таард үлдсэн ч заримдаа би шөнө хард арч зүүдэлдэг байсан. Тэр үед эзэн намайг гар дээр авч нуу Фифи зөнсөн эмээ шиг битгий бай. Мэдээж чи гэртээ байна шүү дээ. Эцсийн өдрийг хүртэл бид хамт байх болно шүү гэж өгүүлдэг байв. Үүний дараа би тавширж инээ далдаад хөвчгнэн дугарч талархал илэрхийлдэг байсан. Гэвч нойрсож ихлэх бүрийд энэ хард арсан зүүд эргэн ирдэг байлаа. Фифи тэд ирж явна. Толгоо өд өксөж байна. Миско бие хурааж нугарснаа алганы зүг хар хурдааргүй. Бидний өдний довжин дээр гарах яг тэр үед машин гэрлүү төхөж ирлээ. Эзний гаражид машин тавхад тусалж хаалга өдийг шалгаар Миско машинд өсрөн орвоо. Дараа нь тэр өндөр ханыг тойрч эмгэн хумс мэрж гэмцэн эсгийг шалганаа. Том ногоон хаалгаар гүйж ороод Миско гэрийн хаалганд онгоогоорой бид ирчлээ гэж орлоо. Эзэн түүнийг гүйцэн ирж хаалга нэгээд хамт орж ирлээ. Бид бүгд ор цуглахад "За сайн яаж ирвүү?" хэмээн Лютик асуув. Эзэн санаа алдаад бид үрдөнгөө цаг гарцдаж яваад ирлээ. Марокко улсын элчнэр орсон. Тэд туслахыг хүссэнгүй. Бид Танжер руу явахгүй боллоо гэв. Бүгд дуугаа хурааж чимээгүй болов. Харин би баярлаж чимээгүйхэн хуржигнэн дуурайд "Гүцээ бид Марокко явахгүй" гэж давтлаа. Бид Дублинд малын эмч ноён хатагтай нартай уулзсан. Тэд маргааш хамтдаа манад цай ухаар ирнэ гэж маах юм мэдгдлээ. Надад гуниг төрөв. Ирландын эмч миний мэдэх хамгийн инэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн. Мал амтны эмч хүн хэдий сайн байлаач өвчтөн муурын сүтэн бишрэгч болно гэж хизээж байхгүй шүү дээ. Фифи чихний тухай сандаа Миско царай даран хилээд маргааш энтэс холдон явах ямар арга байна? Зогтохгүй бол чих цэвэрлэх нь зайшгүй боллоо гэв. Цаашид яах вэ? Хаашаа явах талаар гэр бүл зөвлөлдөж удаан сув. Бид холхноор эргэлдэж байснаа цай ахаар доош орлоо. Ноён Ирланд эмч өөрийн хатагтай хамт ирсэн. Бид бүгдээрээ түүнд хайртай. Харин түүний хувцснаас үргэлж амтны үнэр элдв эмийн бодис хахангална. Ноён Ирланд эмч эзний том телескопыг ихэд сонирхсон. Эзэн түүгээр холын барааг ширтэн алсаас ирэх усан онгоцыг ажиглан харж суух дуртай. Бид хоёр урт будингийн бүрөөсний ард нуугдан тэдний яриаг сонсож хөвтлээ. Пипигийн бие их сайн байгаа гэж эзэн хэллээ. Мэдээж би итгэлтэй байна. Гэхдээ эмчийн хариу сонсогдов. Крокимо Белфаст руу шилжихэр бол тэр нүдлийн ая даах болов. Та юу гэж бодож байна гэж эзэн хэлэхэд ямар ч эргэлзээ байхгүй гэж имжилээд тэр өөрийгөө хэрэгтэй гэдгийг мэдэрч байгаа үед ямар ч нөхцөлийг даваад гарнаа. Одоо түүний эрүүл мэнд танихаас дээр байгаа шүү гэлээ.
Сонсож байна уу Пипи гэж би өөртөө хэлээд хамгийн гол нь бусдад хэрэгтэй байх. Тэгвэл бүхнийг даван туулж өнгөнөө. Дараа нь тэд цэцэрлэгт очиж том телескопыг сурлуулав. Миску цонхны завцсан дээр үсрэн гарлаа. Тэр өөрөө бие нуугаад бусдыг ажиглан харах сонирхолтой байв. Тэд усан онгоц руу дурандаж байна гэж мэдэгдэв. Тэгснэг гинт Пипи нугдаараа тэд ирж явна гэлээ. Бүтгэн хөлийн чимээ гарч тэд орж ирэв. Та нар өнөөдөр миний муруунуудыг харсан уу гэж эзэн асуулаа. Булангийн цагуур орох бидний сүлийг харж амжсан тухай Ирланд эмч хэллээ. Би Пипигээр их бахархаж байгаа. Тэр үнэхээр сайн ээж болгон мэдрэгдсэн. Би доор очиж түүний зулцгануудыг үзсэн. Тэд маш сайн боожж байна гэхийг сонсоод би сэтгэл хангалуунаар хуржигнэн дуурахад Миску сандран чимээгүй бай хөгшин тэнэг минь тэд чамайг сонсчихсон шүү гэлээ. Энэ шөнө эзний бие муудаж урт уртынхаас илүү дордлоо. Түүний ямар нэгэн юмд хүнд гэмтэл тохиолдсон. Түүний асуудал надад тохиолдсон зовлон зүтгүүртэй адилхан санагдаж энэ тухай би Мискуд хэлсэн. Пипи гэж сэтгэл хөдлөл уур уцаар хослуулан байж тэр надад миний төсөөснөө чи илүү тэнэг юм уу? Эзэн савны хавдар тусна гэж байж болох уу гэж бухимдлаа. Маргааш нь эзэн Ирландын эмч мэрэгчлэлтэн рүү явсан. Такси гэрлүүд өгөж ирэхэд эзэн маа хоёр толгой гуруудан булан тойрч бараа тасраад Дублиний зүг явж чадахыг Миску олдолгүй ажигласаар суулаа. Хүлээхэд цаг хугацаа явж өгөхгүй цаг өнгөрөх тусам бидний санаа илүү зовсоор. Эцэст нь толгой өглөн зүтгэх автомашины дууг Миску олдсонсоо. Тэгээд араас солих хааз нэмэх сонсогдож дараа нь машин хурдаа хасаж хаалганы өмнө зогсвоо. Маа эзэн хоёр орж ирлээ. Эзний царай цонхиж ядарсан байдалтай. Энэ талаар Миску тэр дорн надад шивнэн мэдээсэн юм аа. Бид эзний явах замаас сайлж өгөхөд тэр урдын адил зогсон сатаж өөрийн хүүхдүүд болох бид хоёртай үг солих чөлөө гардаг байв. Тэр намайг илдгээр илхэд түүний гар дах амьдралын хүч хаа нэгтээ алга болсныг би мэдэрсэн билээ. Айж төгснөөс миний ходоод таталдах шиг болов. Ажмаар унтлагын өрөөнд хүрч эзэн орлоо зүглээ. Бүхэл шүнжин Миску бид хоёр ээлжээр түүнийг дэргэд сахиж хонсон. Мэдээж үнийг сонсоод зарим хүмүүс шолон инээн. Тэд амьтад бусдын төлөө гэх сэтгэл ухаан мэдрэмж байхгүй гэж боддог. Үндэ хүмүүс ч гэсэн бас л амьтад шүү дээ. Миску бид хоёр үг бүрийг бодол болгоныг ойлгодог. Бид хүмүүсийг ойлгодог. Харин хүмүүс биднийг ойлгодоггүй. Ойлгох гэж хичээдэггүй. Учир нь тэд манусыг доод төрлийн амьтад, оюун бодолгүй амьтад гэх мэтээр бодож үл тоомсорлодгоо. Бид хизээч өөр хоорондоо дайн зарлдаггүй. Түүнээс гадна аратайн амьтад зөвхөн өсөж өгөхгүй тулд байгалийн жамаар бие-биесээ барьж иддэг. Бид өөрсдийн төрөл зүйлийг тамлан зовоодаггүй. Эрх чөлөөг нь хордоггүй. Бид сямур амьтдын дундаа соён ухамсараар магадгүй хамгийн өндөр үнэлэмжтэй бодгоод бид хайрлаж мэдрэх чадвартай, айх эмээх мэдрэмжтэй, харин бусдыг үзэн ядах сэтгэл бидэнд байхгүй. Бид оюуны чадамжийг судалж мэдэх цаг хугацаа хүмүүст хүрэлцдэггүй. Тэдний шудрагч бай, шудраг бусч бай, ямар нэг аргаар мөнгө олохын төлөө хамаг цагийг зориулдаг. Эзэн бол биднийг өөрийн нэгэн адил мэддэг. Тэр телепатийн тусламжтайгаар бидэнтэй харилцаж чаддаг. Үнэхээр бид ярилдаг. Эзний ярих нь нэгэн цагт хүмүүс ба амьтад хоорондоо телепатаар чөлөөтэй харьцдаг байсан. Гэвч хожим нь хүн төрлөختөн өөрийн давуу талыг буруугаар ашиглаж ихэлсэн үеэс дээрх чадвараа гээсэн, харин амьтад хадгалагдсан үлдсэн гэдгээ. Өдөр хоног араараасаа цууран 7 хоног сараар тоологдсон өнгөрөгч эзний байдал олигтой дээрдэхгүй байлаа. Эмнэлгийн тухай, мис ажилбарын тухай яриа өрнөх болов. Энэ хооронд тэр улам цонхиж хэвтэрт өнгөрөх цаг нь улам урт болж байлаа. Миску бид хоёрын чимээ намдан төлөв түшин болж цэцэрлэгээр зугаарах талаарч ярихыг байсан. Би тэрүүхэн тэндээ гунигт автаж энэ байдлаа эзэнд мэддэхгүй байхыг хичээдэг байсан юм. Нэг удаа өглөөний цайны дараа эзэн
Эзний орон дээр сууж Миску цонхны дэргэд тэнгисийн захлаа хэтэрхий чанга орлохгүй байхыг гуйцгаслоо. Гэнэт эзэн мад хандан энэ өгүүлгийг уншдаа Канадад амьдрах таатай боломжийн талаар энд бичсэн байна. Энд бичснээс харахад тэнд зохиолч, зураач, эмчгээд ер нь хэрэгтэй хүмүүс гинэ. Тэнд амьдрах орон зай бидэнд олдох юм биш үү гэв. Маа өгүүлгийг авч уншлаа. Гайхалтай бичсэн байна. Гэвч би энэ бүхэнд хялбар итгэдэггүй. Чи чин Голланд руу явахыг хүсэж байсан юм биш үү? Ямар ч байлаа гэсэн одоогоор чиний бие дэндүү сул байна. Цаашид энд үлдэх боломж бидэнд алгаа. Ирландийн татврын байцаагчид ийм байдалд хүргэж байна. Шила Лютикийг тэр ингэж дуудлаа. Эзэн үргэлж дорны маягаар асуудалд хандна. Гэр бүлийн бүх гишүүдтэй зөвлөдөг байсан. Шила Канадын талаар чи ямар бодолтой байна гэж тэр асуув. Лютикийн харж буй байдал эзний толгой эрүүлэр сэтгэж буй эсгэд эргэлзсэн мэт. Миску өрөөнд орж болж буй үйл явдлын талаар хүчээ үл гамнан тасралтгүй товчхон мэдээлсээр байлаа. Бурхан минь гэж надад шивнээд Лютик эзний тухай. Тэр юу ярьж байгаа өөрөө ч ойлгохгүй байна гэж бодож байна. Юуны чинь Канада вэ? Канада гэгээн бурхан минь. Жаахан адсны дараа эзэн орноос үндэж хувцас өмслөө. Тэр хэрхэн яаж шийдэх учраа одоогоор мэдэхгүй байгааг би анзаарсан. Мискуг дуудаж намайг мөрөн дээр аваад цэцэрлэг рүү гарсан. Нарийн зөргөөр ялгүй болохож тэнгис харагдахад тэр дорой зогслоо. За миний мөрнүүд минь үлдсэн амьдралаа энд өнгөрүүлэх бодолтой байна. Гэвч энэ татврын байцаагчид санаанд багтамгүй шаардлага тулгаж байгаа тул амьд үлдэхийн тулд бид эндээс явхаас өөр арга алга. Харин та хоёр юу гэж бодож байна? Канад руу явахыг хүсэж байна уу? Гэв. Бурхны төлөө эзэн минь та хэлсэн бол бид явнаа гэж Миску хариуллаа. Миний бие одоо сайн байгаа болохоор би аялахад бэлэн байна гэж би хэлв. Хашаач байсан би дуртаяа яммаар байна. Харин чиний бие сайнгүй байгаа санаа зовж байна гэлээ. Энэ ороо эзэн дахиад Ирланд доктор мэрэгчлэн лөө явах шаардлага гарлаа. Тэр тэнд нилээд утсан. Эргэж ирэхэд нь асуудал тийм сайн биш байгааг би ойлгосон. Гэсэн ч тэр Канад руу шилжих тухай ярьсаар л байсан. Канадын цагаалчлал хариуцсан яам сонинд реклам гаргасан. Энэ талаар тодорхой олж мэдмээр байна. Тэдний элчин хаана байдаг вэ гэхэд Мэрион Скиверт гэж Лютик хариуллаа. Хэд хоногийн дараа Дублин дахь Канадын элчний газраас олон тооны рекламны хуудас илгээсэн байв. Бүх гэр бүл сууж уншсан. Тэд алтан уулыг амласан байх шив хэмээн эзэн өгүүлвэ. Тийм ээ, гэвч эн чинь өдөө л реклам шүү дээ гэж маа хэллээ. Элчин лөө уцтаад үзэж яагаад болохгүй гэж Лютик асуув. Тийм шүү гэж эзэн дэмжээд тэнд манай муруудыг хэрхэн хүлээж авах талаар сайн тодруулах хэрэгтэй шүү гэлээ. Хэрв амьтдад хорой цээр тавих юм уу, өөр ямар нэгэн шаардах юм бол би тийшээ явахгүй. Ямар ч тохиолдолд хорой цээрээс сайн юм хүлээлтгүй. Эзэн маа хоёр өөрийн хамблерт суугаад Дублин руу явлаа. Энэ өглөө цаг хугацаа онцгой удаан өнгөрч өмнө нь юу хүлээж буйг мэдэхгүй эсвэл хайртай хүмүүс дэргэд байхгүй үед өргөлж юм л байдаг. Эцэст нь тэд эргэж ирлээ. Улаан дарцаг хайсайгүй эдгээр улаан дарцаг гэж эзэн дургуйцаад намайг үнэхээр гайхшруулж байна. Энэ жижиг түшмдүүд хамгийн хогийн хүмүүс. Зарим үед ухаантай дүр өсгсөн тэдний нэг хоёрыг авч шидэд олигтойхон гөвөөд. Гэвч чи өөрөө тэдний нэг ч мэдүүлэгт хариулахгүй байсан бизээ гэж маа эсэргүүцлээ. Тэд чинь жижигхэн түшмэл өөр хинч биш шүү дээ. Миску холоогоо шахан инээж алдаад надад хөгшин тэдэнд алганы амтыг үзүүлэхээр үнэхээр тоохгүй. Түүний гар энэ барууны хүмүүсийн гараас маргаангүй илүү хүчтэй. Өмнө тэр бүлэг хүмүүстэй үзэлцээд гардаг байсан. Бурхан минь тэдний яаж хашраахыг нэг удаа харах юмсан гэв. Эзэн үнэхээр том биетэй. Миску бит хоёр түүний өвөр дээр суухад зай чөлөөтэй байдаг байсан. Энэ бол 230 фут жинтэй зангирсан булчин бас бадрун арга ясаа. Том биетэй хүмүүс надад таалагддаг. Магадгүй надад хүнстэжээл хүрэлцээгүй байснаас хэвийн хэмжээнд хүртэл өсөөгүй болоод тэр байх.
Бид бүгдийг бүх маягтыг бүглэн хурууныхээ дарж бас бус зөндөө илүү дэмий үйлдэл гүйцэтгсэн гэж эзэн Лютихт хэлээд маргааш чамтай хамт тийшээ явж ирнэ. Чи манай өргөмөл охины хуваар явах юм. Өөрөөр тодорхой хэмжээний мөнгө шаардахаас гадна хин нэгнийд батлан даалт өөр бас юм шаардж магад. Бидэнд төрсэн анхны сэтгэлдлэр канадчууд том биетэй хүүхдүүчийг харагцсан. Бид бүгдээрээ эмнэлгийн маглагаа авах ёстойг чи хэлсгээ мартсан байх шүү гэж маа санууллаа. Өө нэрээ тийм гэж эзэн санаад бид хадагтай Одредийг хоёр муртай төр хамт байхыг гуй. Тэдний би ягаад ч харахалцах хөнгөө орхихгүй. Тэд миний хувьд Канадаас ч илүү үнцэнтэй гэлээ. Үдийн цай бэлэн болж бид эхлээд хоол идлээ. Миний бодлоор сайхан хоолсны дараа яриа илүү тайван байдалд үр дүнтэй болно. Бид муугүй амьдардаг. Мөр бидний хувьд альва асуудал байгаагүй. Мисгүй хоол баг хэргэлдэг байсан. Одоо ч тийм. Тэр өөрийн биеийн галбирт их санаа тавина. Ингээд тэр үнэхээр гоё ганган, гуа сайхан, эмэгтэйлэг залуу мөр. Эй, Одрети хатагтай замаар алхаж явна гэж эзэн хэлэхэд маа түүнийг дагуулж орж ирэхээр яран гартлаа. Мисгүй бид хоёр доош орж Лютихтэр очихоор явлаа. Тэр үдий цэцэрлэгт байх ёстой. Бид бас эмх цэг тогтооход туслах хэрэгтэй байв. Зарим нэг ургамлын үнцгийг л гартал ухаж хэвийн торниж байгаа эсхийг маглах бодол надад байсан юм аа. Мисгүй ноён тулайн гэрээг харахыг зорж байв. Тэр хадны дундах нүхэнд амьдардаг. Шөнөөр цонхны дагуур хэсэж бидний гэрээс гарч чадахгүй байдгийг ашиглан чөлөөтэй холгон төгжөөтэй гэрт байгааг минь харж шолонгоо инээн. Энэ удаа юу ч бүтсэнгүй. Лютик өөрийн өрөөнд ямар нэгэн моролдож би дэмий холхиж байгаад чамдаан өрөөтэй байдаг өрөөнд явж орлоо. Дараа өглөө нь ажил ихтэй байсан. Эзэн өглөө эртхэн биднийг цэцэрлэгт аваачсан. Бид ноён тулаатай уулзаж сануулгах хэрэгтэй байлаа. Хадыг даган уруудаж Мисгүй түүний гэрийн хаданд хаалганд өгч очиод хэлэх үгээ өндөр дугаар дамжуулсан. Би эзний мөрөн дээр байсан. Тэр надад газар буухыг зөвшөөрөөгүй тул Мисгүй миний үгийг мөн түүнд дамжуулсан юм аа. Бид ноён тулаад гомдолтой байв. Дараа нь бид модны голд хумсаа урж ирлэх хэрэгтэй байлаа. Гэрийнхэн дөвлөн явж ирэх зуур мисс Одредийг сайн хамгаалах ёстой. Цэцэрлэгийн тэртээ болон бид тоосон ванд орохын тулд шорон дээр сайтар хөргөөж үсэндээ шигүүлсний дараа цэцэрлэгээр галзуу мэтгүүлдэн мөрдөж мөшгөх ажилдаа орвоо. Мисгүй цэцэрлэгт тошуулдаж явсан болохоор би түүнээс алхамч холдолгүй дагсан. Тэр үед би бараг юм мөрөгдөггүй замаа мэддэг байсан. Бид ихэвчлэн нэг л замаар явдаг. Тэнд би садаа сайдахгүй байсан шүү. Эй, бицэн аратнууд минь гэртээ харъя гэж эзэн дуудлаа. Мисгүйг зориуд айлгаж орхисноос тэр байдаг хурдаараа гэрийн зүг чавтан далд оров. Дараа нь намайг өргөн мөрөн дээрээ суулгаж гэрт ороод хаалга галаа. Фифи хурдалж үз, хурдлаачтэй гэж Мисгүй орлов. Энд ногооны дэлгүүрээс ирсэн шинэ хайрцаг байна. Дотор нь дүүрэн сонин байгаа юм. Эзэн намайг газар буулгахад тосгоны дэлгүүрээс сонин юу ирснийг үзэхээр би хайрцаг руу яран очлоо. Манай гэрээхэн явхад бэлдэн боллоо. Бидний хүзүү толгойг илж аргадан миссис Одредийг сайн харж байхыг захиад эзэн салах ёс гүйцэтгэв. За яг вэ тэр бидэнтэй байхад айх аюул байхгүй гэж Мисгүй хэлээд хаалганыг инжээ түчгүй гэлээ. Ноён лофтусыг энд өрсөн бол эрүүдэх байх биш үү гэсэн бодол гинэт төрсөн. Гэвч шаардлага байсан бол эзэн өрөө зохицуулах байсныг би ойлгосон. Хадагтай Одреди будин дээр тухлан суугаад Мисгүй надад явъя Пипи, гүйцэх ажил бидэнд байна. Гэрээхэн байх үед хийж болохгүй байсан юм аа. Одоо амжуулъя гэлээ. Тэр эргээд шатаар уруудангүй. Бид гэрээг тойрон явж ноён тулаа ямар нэг хэрэг тарьсан эсхийг шалгалаа. Мисгүй, би одоо дээшээ гараад би отын хувьд бүх юм хэвийн эсхийг үзээд ирье. Би түүнийг харгалзах үүрэгтэй шүү гэлээ. Тэр шатаар дээшилж биотыг чагнаж байгаа мэт таагүй сэтгэл төрүүлэхгүй тулд зориудаа чимээ өгсөөр дөхөн очлоо. Дараа нь Мисгүй эргэж ирээд "Окей, тэнд бүх юм хэвэн байна" гэлээ.
Цаг хугацаа маш удаан өнгөрч байв. Тэр бүхэл буцаад яваад байгаа ч юм шиг. Миску, чи юу гэж бодож байна? Тэдний ажил бүтэх болов уу гэж би дахиад л тэсгүй асуулаа. Мэдээж бүх зүйл хэвэн. Ийм зүйл бас тохиолдож байсныг би санаж байна. Санаа зовлтгүй. Тэдний бүх юм бүтнэ гэж хэлэхдээ Миску өөртөө бас сэтгүүлхийг оролдож буйн илэх юм байсан. Үндэ тэр сэтгэл хөдлөө нууж дийлэхгүй сүлний үзүүр нь чичирч байсан юм. Чи надаас мөгөө мэдэж байгаа. Тэр доктортой уулзгаар явсан. Тэр манай гурыг гурвуулангийн үзнэ. Дараа нь тэд эмнэлэг явж өшгөний эрдэнэтгийн зураг авахулнаа. Тэр сэтгэл зовиртой хөлийнхөө улыг долохдоо өрийн засаж янзлсан хумсаа шалдан харж имжлаа. Бидэнд хоол идэх сонирхол байгаагүй. Учир нь бидний хүлээс хамгаалж чухал эрхэм байсан юм. Сэтгэл тогтол нэмэгдэх хэрээр ээжийн маань нэгэнтээ хэлсэн үг санаанд орлоо. За Пипи, ямар ч тохиолдолд өөрийгөө эзэмшиж сурах нь чухал гэдэг байв. Сэтгэл хөдлөл аливаа асуудлыг шийдэхгүй. Сэтгэл санаа докторгүй үед асуудал шийдэх зөв гарц чамд харагдахгүй гэж сургасан билээ. Пипи, чи юу гэж бодож байна? Тэдний ажил бүтэмжтэй байгаа болов уу гэж Миску бас л асуув. Мэдээж Миску тэд ажлаа бүтээгээд ирж яваа гэдэгт би итгэлтэй байна гэв. Миску санаашраа дэшээ гарч түүнийг жаахан сатуулах юм биш үү гэлээ. Би дээш гарч гонхоор явлаа. Миску урд орж би араас нь алдалгүй дагав. Шатаар гарч дээд талын хонхыг өнгөрөх үед тэр баялан дуу алдаж ухсгийв. Энэ үед хаалга нэгдэж гэрийнхэн орж ирсэн юм аа. Эмнэлэгт эзний уушгинд байх сорвийг харж уушигны сүрээ болон өөр олон өвчний шин тэмдэг илрүүлсэн. Таныг энэ газраас шилжин явахыг би дэмжиж байна гэж эмч хэлээд таны боловсрал бичгийн эрдэм Канада орны хувьд ховор үнэт эрдэнэ байх болно гэлээ. Дахиад хэд хоног өнгөрөв. Эцэст нь эзэн загтал ирж Канада руу явахыг зөвшөөрсний дээр зарим нэг цаасанд гарын үсэг зурх мөн хамгийн түрүүнд Канадын нэмлэгийн албаны ерөнхий эмчит хандхыг зөвлөсөн байлаа. Эзэн ихэд дургуутсаж долтойл эдгээр цаасыг базаад хайчгаагүй. Юу болсныг бид хожим ойлгосон. Харин мөрөө нэг авчаад гарын үсгээр зурсан билээ. Бид мөрөөдөө яаж аваачих вүлээ гэж маа асуулаа. Тэд бидэнтэй хамт онгоцоор ниснэ. Эсвэл бидний хинч Канад явахгүй. Эдгээр тэнэг дүрм журам намайг бухимдуулж байна гэж эзэн хариуллаа. Хэдэн өдрийн турш янз бүрийн авиакомпанид хандаж мөр биднийг ачааны харанхуй хэсэгт биш гэр бүлтэй хамт нисэх зөвшөөрөл хүссэн юм аа. Эцсийн эцэс Шведийн авиакомпани бидэнд дараах нөхцөлийг санал болгосон билээ. Эзэн болоод гэр бүлийн бусад гишүүд зөвхөн нэгдүгээр зэрэглэлээр зорчихын зэрэгцээ. Миску бид хоёрын төлөө ачааны хураамж төлсөн нөхцөлд салооны хөнгүү чөлөөтэй хэсэгт сууж явахыг зөвшөөрсөн билээ. Эзэн биднээс тусдаа зорчихгүй гэдгийг хэлж ойлгуулсны дараа тэр авиакомпани шаардсан бүх мөнгийг бүрэн төлөхөд хүрсэн юм аа. Үүний дараа түүний санааг чилээх өөр асуудал гарч ирсэн. Бид Монреалд газардахын оронд Нью-Йоркийн Айдлёнд нисэх буудалд руу шууд ниснэ. Хэрв Канадын авиакомпани биднийг салонд авахыг зөвшөөрсөн бол ингэж зориугаар хол зам тулах шаардлага байхгүй байсан. Харин Свиссерийн нислэг шууд Нью-Йоркийг зорддог өөр сонголт бидэнд байгаагүй. Дахиад асуудал. Шведүүд зорчигчдын салонд биднийг авна. Харин биднийг Нью-Йоркоос Детройт руу зорчих Америкийн авиакомпани зөвшөөрөх үү? Энэ асуудлыг одоо шийдэхгүйгээр бид Нью-Йорк гацаад цааш хөдөлж чадахгүй болох эрсдэл байгаа. Бидний шийдэлт хөлдгөөнийг Дублин дэх агаарын тээврийн агент шийдсэн. Эзэн Америкийн авиакомпаниас шулуухан хариулт авахыг хүсэж шаардсан юм аа. Тэдэндээ зөвчлөсний үндсэн дээр Нью-Йорк Детройтын онгоцонд захиалга өгч нэгдүгээр зэрэглэлийн төлбөр хийгцэн. Мөн Америк Канадын хилээр нэвтэрч бидний амрах Виндзорт хүрэх машиныг хөлссөн байлаа. Агент бүхнийг тодруулж Нью-Йорк дахь авиакомпани биднийг салон зорчихыг зөвшөөрсөн тухай шаардлагатай замын хураамжууд төлөгдөх талаар мэдээлсэн юм аа. Одоо санаа зовох шалтгаан байхгүй гэж агент хэлсэн. Одоо эдгээр тасалбарыг Канадын элчинд үзүүлж энэ оронд ажил олголтлоо өрөлцөх хөрөнгө танд байгаа гэдгийг батлах шаардлагатай ингээд гүйцээ.
Надад ганцхан баярлаа. Хэрэв хизээ нэгэн цагт эргэж ирэхээр шийдвэл би дуртаяа үйлчлэх болно гэлээ. Эзэн маах хоёр дахин явж Канадын элчинд бүх баримтыг дэлгэж танилцуулсан. Таны мөрийн эрүүл болохыг батлах мал эмнэлгийн магадлал байна уу гэж дүнсгэр төрхтэй ажилтан асуув. Байгаа гэж эзэн хариулаад зохих баримтыг дэлгэв. Ингээд цаашид унхах түнхэх шалтгаан дуусаж элчингийн ажилтнууд Канад руу байнга оршин суух цагаачлах зэрэглэлээр шилжих зөвшөөрлөгийн бичгүүдэд гарын үсэг зурцгаасан юм аа. Одоо бүхнийг эргэн санахдаа эзэн гунигтай хошин өнгөөр "Тимээ, энд бид мугуу суурьсан шүү" гэдгээ. Тэр үед бичиг баримт бүрдүүлэх гэж эцэстээ явсан эзэн маа хоёр говтод эргэн исэн. Одоо мөрнүүд минь бид мөхөр шийдсэн гэж эзэн мэдэгдээд та нар өөрсдийн цагтанд байрлах болно. Онгоц газраас хөрмөгц та хоёр сагснаас гарч бид нартай зэрэгцэн суух боломжтой. Бүх юм ойлгомжтой юу гэлээ. Ойлголоо эзэн гэж Миску хариулаад харин санаарай бид сагснаас заавал гарах болно шүү гэлээ. Санаа зовлтгүй гарч болно гэсэн бол гарч болно. Та нар надад нандин ирдэнэ. Түр азнаад та нар им эрэхтэй би бас гавьяатай гэж нэмж хэлв. Ноён Ирланд эмч сагс уралддаг хараагүй хүмүүсийг мэддэг. Миску болон надад зориулж тэдэнд сагс захиасан. Сагснууд хангалттай том, дотор нь байрлахад уужим тухтай байв. Сагс нь дасахын тулд 7 хоног орчим дотор нь унтаж амрахыг эзэн зөвлөсөн юм аа. Би түүний үгэнд орж санснаас нь ч илүү сонирхолтой байсан билээ. Эзний эрүүл мэнд дорцоор эзэн ухаанаар шүүхэд Канад руу нөхөөс татгалзах нь зөв байлаа. Ингийн оронд эзэн дахиад Ирланд доктор руу явж тэр түүнд ямар нэгэн эмчилгээ хийж байдлыг төр намжаасан юм аа. Эзэн урд урдаас илүү хөвтөж амарх нь олширч нас өндөр архаг өвчтэй түүнийг илрашна гэдэгт би дотроо эргэлзэж байлаа. Энэ амьдралдаа тэр олон оронд байж баггүй зовлон туулсан. Тэр бүхний нийлбэр одоо түүний эрүүл мэндэд нөлөөсний тод жишээ нь байв. Миску бид хоёр чадах чинээгээр түүнийг харж сахиж байлаа. Бид шинэ онд яаж очих билээ гэж Лютиг асуухад зөвхөн Ирландын гат тэргээр л биш хэмээн эзэн хариулаад тийм тохиолдолд Лимеркт бууж дахин суух хэрэг гарна. Миний бие сайн биш болохоор тэгж явах надад төвхтэй. Та хоёр Дублин руу яв. Микроавтобус юм уу ямар нэг унаатай ярьж нааш ирүүлэхийг бод гэлээ. Онгоцон суухаас өмнө чамд ганц хоног амрах хэрэгтэй. Мөрөөд ч бас амраг. Үүний тулд бид нэг өдрийн өмнө гарах хэрэгтэй гэж маа хэллээ. Миску бид хоёрыг эзний хамт үлдээгээд тэрд Дублин руу явсан. Эзэн биднийг орноос босхгүй байхыг үүрэггүлээж үлдсэн юм аа. Тэдний эргэж ирэхийг хүлээх зуур эзэн мөрийн тухай төвдөд сонсож байсан түүхээс бидэнд ярьж өгсөн. Эргэж ирээд бүх зүйлийг тохирсон гэж маа мэдэгдээд тэд жуулчдад үйлчилдэг автобус нааш ирүүлэхээр босон гэлээ. Жолооч нь Шенон явж Америкаас ирэх жуулчдыг утдаг ажилтай юм байна. Одоо бараг бүх зүйл бэлэн болсон. Эзэн дахиад Ирланд докторт үзүүлэх хэрэгтэй байсан. Бүхнийг шанд нууцлах шаардлагатай байлаа. Учир нь хэвлийнхний мөрдлөг бидэнд амар заяа үзүүлдэг байсан үе. Мөн саяхан эзний бие модож эмтэж очихоор гарах үед нэг сэтгүүлч түүний хаалганы дэргэд зогсоож ач холбогдолгүй хөндлөнгийн юм шалгааж залхаасан билээ. Эзэн үргэлж гайхдаг байсан. Сэтгүүлчид яагаад ингэж дураар авирлаж асуултаар хүнийг залхах бүрэн эрхтэй гэдгийг тэр ойлгодоггүй. Эзэн тэдний энэ үйлдэлийг мөнгөний ховжиг гэж нэрлэж тэдэнд төлгийн төвчээртэй хандахыг хичээдэг байсан. Ирланд туулай гэж Миску толгоон өвдөх хадны доороос орлоод "Туулай минь, бид эндээс явхаар болсон. Бидний эзгүй цэцэрлэгийг сүйтгэж болохгүй шүү" гэв. Ноён Ирланд туулай ямар ч хариу өгөөгүй Миску түүнийг онгоож харлах нүхний аманд очиж аимшигын чангаар шуугтнан дуурч хүслээ хангаад холцсон юм аа. Дараа нь гинэтээш хурдлан мацаж ирээд "Шууд байна, шууд" гэж Миску ойрлоо. "Бид мөтгөн бас та нар шиг нисэх болно. Бид бүр та нараас хол ниснэ" гэж зарлаа. "Жиш чимээгүй Миску" гэж би түүнийг зэмлэв. Энэ бүхний талаар юу ч ярихгүй байхыг хүссэн шүү дээ. Одоо энэ талаар эндхийн шууд бас ноён Ирланд туулай мэддэг болчихлоо.
Миско мөрөн дээгүүрээ эргэж над руу харахад тэр бүх бие хураад чангасан байгааг би мэдрэв. Баларлаа Пипи, миний араас малын эмч ирж явна гэв. Бид гэрлүү гүйж галтгооны өрөөгөөр дамжин нүрсний пинт орлоо. Фу гэж Миско тонгоогоод жих цэвэрлэн гэж болтгоос л миний жихэнд жирсхийн эвгүй болж байна гэлээ. Миско булангаа сэм харж хин нэгэн байгаа эсгийг шалгаад тагнуул хийхээр гарлаа. Хүмүүсийн дууд сонсогдно. Шатны дүгээс дуулж байсан. Тайвшруулах юм. Үүнээс сонгосон цуухын өмнө тэдэнд нэг ширхгийг өгөөрэй. 50 амрах болно гэж Ирланд тэмч зөвлөгөн дуулдав. Энэ их сайн тусгай тайвшруулагч нэг хэсэг хугацаанд чимээ намдав. Дараа нь эзэн эргэлзэн өнгөөр Пипид ямар нөлөөлөх бол гэхэд зүгээрээ ямар нэг сөрөг үйлчлэл үзүүлэхгүй бид бүгд мөн адил гэж Ирланд тэмч хариуллаа. Тэд өрөөнд ороод чимээ тасрав. Мэдээж бид тийш зөвлөхийг хүсээгүй. Биднийг барьж аваад жих цэвэрлэх ажилд орно гэж болгоомжсон. Аль болохоор зай барьж байлаа. Ноён Ирланд эмч жих цэвэрлэх талаар том мэргэлжилтэн байсан юм аа. Онгоцонд оруулахын тулд ачааг эхлээд илгээсэн. Ачаа тэшин дунд чамдаамнуудад хувцас, ном зураг авах хэрэгсэл, явах шийдвэр гарахын өмнө худалдаж авсан бичгийн захилгаан машин зэрэг байсан. Гар тэш зочны өрөөнд өрөөтэй онгоцонд авч орох ачаа хязгаартай тул тэр бага хэмжээтэй байсан. Миско бит хоёр зөөврийн суултуур нэлээд хэмжээний хөлрийн хөвд шорооны оронд хэрэглэн мөн хоол хүнсний хангалттай нөөц авсан. Бид өсөх дургүй. Эзэн Одреди хатагтай хоёр ярилцаж сув. Үүдний давцан дээр ноён ловтус зогсно. Түүний сэтгэл тавгүй байртай цонхор харагданаа. Миско бит хоёр гэрзүүр холхиж удахгүй хоосрон эзэнгүй үлдэх гэрийн хайр шингэсэн тавилгатай салхиос гүйцэтгэж явлаа. Миско цонхны давцан төвсрөн гарч ноён тулай баяртай шууд минь үрд баяртай хэмээн орлоо. Ахт бус ирсэн гэж маа мэдээлээ. Ажилсаг гаруу тэшиг зөөж ачааны хэсэгт шалмаг барилуулж байв. Ноён хатагтай Одреди нар салхиосыг ямар нэг байдлаар хөнгөн хөвчлөлтэй мэт байлгахын тулд хошигнон хөгжөөхийг оролдож байлаа. Настай инкри хоёр ловтус гунигтай харцаар бүхнийг үдэж гарынхаа араар нүдэ нуцхан арчиж зогсноо. Эзэн гэртийн мүлцэн эсгийг 50 тойрч шалгаад хаалгыг цойжилт түлхүүрийг Одредид өглөө. Түлхүүрийг тэр байрыг зарах үүрэг хүлээсэн. Страпчид борлуулалтын мэрэгчлэлтэн гардуулж өгөх ёстой. Одреди хосууд болон ноён ловтустай эзэн дахин гар барьж салах ёс хийгээд иргэн автобус руу явлаа. Хаалга хаагдав. Автобус ажмаар доош уруудаж ард тоцорсон хорвоод ирэх бидний хамгийн дотны сайн нөхдөөс асран хотлоо. Бид булан тойрч шинэ амьдралын зүг довтлон голцоор өргөжлөл бий.